What's up guys? Юу цаана цэги болон Шийдэ хоёр эргэн ирлээ. Ингээд Switch Cast-ийн Next Reaction-аар уулзахад бол татай байна. Бид хоёр бол өнгөрсөн 7 хоногт гарсан Drake-ийн Tusi Slide гэдэг цомгийн эхний сингл үү? мэдгүй. Эсвэл юу гэх ямар ч эхний сингл гэж би бол ойлгож байгаа. Chicago Freestyle гэж тооцвол тэрийг бас сингл гэхэд бас хэцүү шүү дээ. Зүгээр гэлээд юм байна. Тэгээд Tusi Slide гэдэг TikTok-ийг бас байлдан дагуулж байгаа дуун дээр бол reaction хийя. Би бол үзсэн байгаа. Би үзэхгүй байх гэж амар хичээсэн. Тэгээ хаасайгүй challenge нь яваадсэн. Тэгээд нэтэрс бүрмөрсө холцсон байсан. За эхлүүлэх үү. За ингээд эхэлцгээе. За ингээд бичлэг маань эхэлж байна. 12 PM. Торонто хотоох шиг байна. Торонто яг муу юм уу? Муу. Тэгээд миний ойлгож байгаагаар бол нэг карантинлагдсныг л үзүүлээд байна одоо. Хүмүүс явахгүй. Канадад ч юм бас нэлээд гарцсан байгаа. Наан чай гинэ. Наан чай гэж. 10 харагдчих. Карантин хүн юу ч байдгүй ш. Drake ч бас өөрөө нэг 14 хоног карантинлагдсан шүү дээ. Drake үү? KD-тэй явж хахад KD масктай явж. Биш клипээ хийхдээ хүртэл маска зүүцсэн амар тий. Grammy шангил маягдлансан юм шүү. TV. Нара Kobe-г хоёр өмсгөл. Нэг нь 24, нэг нь 8 дугаар штэ. Мао Зэдэн юу гэж явж байгаа юм бол? Энэ бас юм бэ? Наа чи Ким Жон Ун шиг л харагдаад байна. Хиттэй юм юу штэ. Хиттэй хүртэл масктай байгаа. Hype Beast-ийн фигюр цаана хоёр ч биш тий. Валтай. Энийг сонсоод та нэг чөлөө дээр юм. Don't you wanna dance with me? Oh, I could dance like Michael Jackson. I could get you the passion. And you know we out here every day with it. I'ma show you how to get it. It go right foot up, left foot slide, left foot up, right foot slide. Basically I'm saying either way we about to slide. Can't let this one slide. Hotline Bling санаанд орчлоо. Тэрэн дээр гоё бүжиглээ. Нэг саяхан нэг Drake чинь гэрийнхэн интерьер зураг цацагдсан байсан яг энэ клип гараад. Харин тийм нэг Facebook дээр яваад. Тэр бол бүр амар юм уу л хитэн ч өрөөтэй. Тэгээ саксны өмсгөлийн цуглуулгатай. Өөсөө цайз юуны цуглуулгатай. Тэр студент гэсэн чинь яг нэг тийм унтлагын өрөөн дээр яатсан юм шиг дээрээ камераман зооцсон. Энэ одоо хин юм бэ? Наа чи хулгайч юм шиг чиг. Вайнер ганагийн хажууд алтак сууж идэв. Шин санагдаад байна. Тийм үгэнстэй. Энийг клип авчих. За одоо яг ингэж суугаад ингэ байж шүү зэ. Галтогоо нь ямар амар галтогоо нь. Юу маа гэр шиг галтогоо шээсэн. Яа, өөрөх нь альбом харсан уу? Snoop Dogg шүү дээ. Pac. Tupac байна. Хин бэ? Kanye. Didi юу Kanye? Didi шиг. Энд ч нөгөө нэг хоёр альбомынхаа зургийг нийлүүлсэн. Nothing was the same. Didi байна. Kanye West-ийн зураг арай байхгүй байх байлгүй дээ. Drake-ийн гэрт. Мөнгөний зураг. Йой. Стат пул. Амар хоом пул. Стат клуб. Ийм гистэй л өөдөхгүй бах те. Карантинаар. Камераман явж шүү дээ. Энэ лонжн юм шиг байна. Тийм жакузитэй. Монголын нэг клуб гэдэг юм. Юу болчих вэ? Гадаа гараад. Би орон дээр нь сэрч гинүү гэж бодлоо шүү дээ. Энд гэхдээ гой болж чадсан уу?
Don't you wanna dance with me? No. Дараа нь дууны хатлаа гэдэг. Michael Jackson. I could give you the Солиод мөлөд боцоо. Where we from? Baby, don't you wanna dance with me? No. I could dance like Michael Jackson. Илүү Майкл Джексон шиг бүжиглэж андаа. Чи өөрийгөө триллер гэж мэдэр. Зомби болж молоо шүү. Right foot up, left foot slide. Left foot up, right foot slide. Basically, I'm saying either way we about to slide. Nike реклам шиг харагдаад байна. Одоо Nike ч нэг ийм маск гаргацсан байгаа байхгүй сүүлд. Тийм үү? Тий. Зөвхөн ийм юунуудад зориулсан эмчнэр галт команд одоо нэг хүчний байгууллага зориулсан тийм маск гаргасан байлээ. Йоо, байшингийн харалтаа. Юу ордын нөө. Тий. Ордны. Directed by Theo Scudra гэнэ. Сүүлийн 2 клипийн. Сүүлийн баг 3 клипийн хүүд найруулсан шүү. Сүүлд нь юу болж вэ? On the sea is firework. Firework гэдэг анх нь санаад орчлоо. Минэц. За ямар санагдав? Натаа бол яг Drake-ийн хэмжээнд бол бүр тийм амарлаг дуу шиг санагдсангүй. Entire song sounds like a cheat code to summon TikTokers. Харин тийм надад бас яг тийг санагдаж байгаа байхгүй. Одоо зүгээр нөгөө нэг TikTok-ыг ашиглаад нэг viral дуу гаргах тийм тактик. Ер нь угаасаа тийм л. Одоо угаасаа амар цаг үеэ олоогүй дуу гэх юм уу юу гэх юм. Зүгээр маркетинг гэж зориулсан. Яг нөгөө in my feeling чинь нэг 100 гарч ирэл бас нэг л ингээл Instagram-аар нэг явсан шүү дээ. Одоо 2C slide challenge гэж яваад байгаа байхгүй. Харин тийм. Охтууд, эмэгтэйчүүд гэлтгүй бүгд л дуурайгаал хийгээл л дээ. Энэ яг маркетингийн л нэг санаа байсан баг та. Эсвэл одоо цомборгийн тийзер их нь цаашаа бас. Тэгээд баг бадаг явсангүй ш нэг 2 нэг богинохон бадаг явал 4-5 дахилт явчихв тий. Left foot up, right foot slide үлээ тий. Эхлээл зүүн үлээ ягаал баруунаараа ингээл баруунаа ягаал зүүн үлээр ингээл тийм л утга учиртай. За. Тэгээд үнэлгээ өгвөл чамд. Чи чинь манай аналист боо шүү дээ. 6. Араасаа. Тэгээ өмнөх Chicago юунаас бол таарах нөө нэг яг өмнөх дуугийн сонсчвал ингэж байна л да. Хэрвээ энэ дууг Drake биш өөр рэпер гаргасан бол би нэг 8 үнэлгээ өгөх байсан. Яг л Drake нэг юм чанарын ингээд төвшнэн шал өөр байгаа ч яг тэр төвшнийхөө дуунуудаа гаргана гэсэн хүлээцтэй байна. Яг нэг catchy төвшөндөө гэвэл бол мэдээ сайн дуу. Pop дуу хэрвээ pop юугаар үзэх юм бол энэ дуу бол 8 мөн. Тий, одоо viral болоход л дуу байна л да. Ус viral болцсон байгаа л та. Тэгээд цомгийг бас хүлээж ийн. Drake бас энэ одоо карантинтай холбогдуулсан маш олон юм аа ил болгож байгаа. Сүүлд хүүхд болон хүүхдийнхээ ээжийн зургийг тийм хүүхд амар хөөрх юм ил гаргасан байлээ. Тэгээд ээж нэг Drake-ийн өөрийнх нь ээж шиг хүн байлээ. Гэтэ хүүхд нь айгүй хөөрх юм байлээ. Уулын тэр хүүхэн хараа 90 оны бишээ. Тийм 20 эдтэй хүн байгаа байхгүй. Тийм үү? Тийм 90 оны. Тэгээд Францчууд тийм өгшөөс харагддаг юм уу яа гэм байгаа нэг тийм нэлээд өгшин. Тэгэхээр Drake царинт нь болдгоо байх юм биш. Тэр үгүйс ажил фильм former ажил фильм star гэж хэлээ. Тийм porn stars тий. Тэгэхээр тиймэрхүү л байна да. Энэ бол яг хуу тийм давгүй дуу. Бүр тийм бол Drake-ийн бол сайн дуу ш зүгээр. Тэгээ маркетинг яарал гаргацсан. Цомогт баг багтахгүй байхыг ч үүсэхгүй юм. Тийм. Тэрний оронд нөгөө хоёр дуу бол хангалттай байх. Хамаагүй дээр шүү дээ. За ингээд биднийг өнөөдөр ивент гэсэн газар бол мэдээж aim lounge байгаа. Aim lounge. Тэгээд энэ хүү реакшнуудаар үргэлжлүүлэхэд таатай байна. Дараагийн дууны реакшнараа иргэн уулзцгаая гэд shady out цэе. Ой бэж. Нэг хэлэх юм байна. Хэрвээ энэ бичлэгийг 100 лайк хүлж чадвал Бэгийн энэ чаленжийг хийн шүү. За. За бай. It was all a dream. I used to read Word Up magazine. Salt and pepper and heavy D up in the limousine. Hanging pictures on my wall. Every Saturday, rap attack Mr. Magic Marley Marl.